Офшор данстай байхыг Монголын хуулиар хориглоогүй явж ирснээр татвараас зугтаж офшор дансанд мөнгө хадгалсан хүмүүсийг буруутгах боломжгүй байсан. Жишээ нь баяр цогтын офшор дансанда мартсан гэх сая долларын асуудлыг хууль зөрчөөгүй гэж тооцсон боловч тэрээр улсын хурлын дэд даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж ёс зүйн хариуцлагыг хүлээсэн гэж байгаа. Гэхдээ улс төрчид болон төрийн томоохон албан тушаалтуудыг офшор данстай байхыг хуулиар хориглоод өгчих юм бол хүлээлгэх хариуцлага нь ч бас тодорхой болно гэж албаныхан онцолж байна. Хэрвээ үнэхээр тэр их усүр нь буюу тэр хөрөнгө нь одоо хууль ёсны бус асуудал байх юм бол энэ нэрүүгийн хуулиар тухайлан хориглогдсон тэр тусдаа зүйл ангиудаараа явна. Өөрөөр хэлбэл мөнгө угаах гэмтрийн шинжтэй байна уу? Үндэслэхүүгээр хөрөнгөжих гэмтрийн шинжтэй байна уу? Авилгал хээл ахуул авах гэмтрийн шинжтэй байна уу? Үгүй юу гэдгийг тогтоогдвол энэ зүйл ангиудаараа бол эрүүгийн хариуцлага бол хүлээх юм бол заалт байгаа. Тухайлан офшор бүсэд яг ингэж төрийн албаа агчдын хувьд бол ингэж хоригдсан юм хязгаарсан зүйл бол байгаагүй. Тийм учраас одоо бол шинэ засгийн газар бол юу асуудал төвшүүлж байна вэхээр энэ офшор бүсэд одоо төрийн хөрөнгө орлого мэдүүлгээ гаргадаг албаа агчдын хувьд бол байрлуулж болохгүй шүү. Энэ бол хууль ёсны биш шүү. Хууль бус шүү гэдгийг бол албан ёсоор хуулийн дээр одоо бичиж өгч сануулж ийн гэсэн үг. Ийхүү улс төрчид болон төрийн албаныхныг офшор данстай байхыг хориглосон хуультай улс орнуудын жишгээр хууль боловсруулахаар хууль зүйн яамныхан ажиллаж эхэлсэн байна. Гагцхүү офшор дансандах мөнгө нь төрийн мөнгө байх, эсвэл мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг зөрчсөн бохир мөнгө байсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааж өгөх юм байна. Тэрчлэн хөрөнгө орлогоо мэдүүлдэг эрхмүүд хариуцлагаас бултаж, бусдын болон гэр бүлийнхнийхээ нэр дээр офшор дансныг магадлалтай гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ энэ нь тухайн хүний ялыг гэр бүлийнхэнд нь ялзаах юм уу эсвэл гэр бүлийнхнийхээ гин бурууг өөр дээрээ хүлээх нь үндсэн хуулийг зөрчсөн асуудал үүсгэх учраас зохицуулахад ихээхэн төвөгтэй гинэ. Гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр одоо бас юм мөнгө хөрөнгө байршуулах юм асуудал байхыг үгүйсэхгүй. Нөгөө талдаа магадгүй гэр бүлийн гишүүн өөрөөр хэл төрийн алба хашдгүй хуваарь бизнес эрхэлдэг ийм одоо гишүүд бас ингээд өөрсдөө өөрийнхөө хөрөнгийг байршуулсан асуудал дээр бас бид ингээд хязгаарлалт авах боломж тавьчихаар бас боломж их төвхтэй байдал руу үүсэж байгаа. Эхнэр юм уу нөхрийнхөө тэр үйлдлийн төлөө би яагаад ажилласаа халагдах ёстой юм бэ гэдэг асуудлыг бас тавьдаг байхгүй. Тэгээд шүүхтэр ийм тодорхой ийм хэрэг маргаан шийдэгдэж байсан тохиолдол байгаа. Шүүх бол юу гэж үздэг вэхээр үндсэн хуулийн суурь зарчим бол тухайн өөрийнх нь гин буруутай үйлдэлт нь өөрт нь хариуцлага тооцох тухай асуудал байдаг болохоос биш өөр хүний гин буруутай үйлдэлийн төлөө өөр хэн нэгэнд хариуцлага ногдуулах ийм одоо хуулийн зарчим бол байх ёсгүй. Үндсэн хуулийн одоо зарчим бол ийм байна гэдэг утгаар шүүхүүд бол тодорхой шийдвэрүүд гаргаж ирсэн. 2015 оны эхний улирлын байдлаар хөрөнгө орлогоо өргөн мэдүүлдэг албан тушаалнууд 54 мянга байсан бол 2015 оны 6 дугаар сар гэхэд хууль зүйн байнгын орны зүгээс 16 мянгаар багасгаж чадсан байна. Тэгвэл 2016 оны байдлаар гэхэд 39,600 хүн хөрөнгө орлогоо мэдүүлж байгаа юм байна. Эдгээр 39,600 хүнд хамааралтай офшор данстай байхыг хориглосон хууль улсын хурлаар батлагдчих юм бол одоо байгаа дансаа хаах эсвэл цаашдаа шинээр нээх боломжгүй болох юм а. Энэ нь төрийн мөнгө хууль бусаар гадагшлагаас сэргийлж татвараас зугтсан мөнгийг Монголдо үлдээх нэгэн нөхцөл болно гэж хуульчид дүгнэж байна.